За. Өдрийн мэнд. За. Үндэсний төв номын самтай хамтран бэлтгэдэг сонин нэвтрүүлэг маань эхлэх гэж байна. За өдрийн мэнд. За гадаа 2026 он яваад идэв. Тэгсэн бид хоёр ч одоо хэдэн он ирчээд Энэ байна. 98 оны дээдсийн хүрээлэн 98 оны. Тий. 98 онд ирчээд байна л гэсэн үг. Хөөх би 98 он байна. 93 оноор өндөр аялах. За. Тий, зорилготой байна. Тэгээ би зүгээр нөгөө дээдсийн хүрээлэн гэдэг сонин олж хараад нэрээ ийм сонин байсан шүү дээ. Тий. Одоо байдгийн болов яа гэх юм бол Одоо байдгүй хаа. Одоо би юу санахгүй байна. тийм үү. Нэрээ дээдсийн үрлэг гэж аягүй сонсч ирсэн юм байна тий. За. Би энэ чинь ингээд анхд болон уншаад дээд профессор Жадамбууга доо өвчний эсрэг шил бэлтгэл хийжээ гэсэн ийм гарчиг болж уншиж байгаа байхгүй юу? За. Тэгээд заадаа гэдэг ингэсэн чинь үнэхээр би зүгээр дархлаа сайжруулдаг л тийм ээ. Тийм бэлтгэл гаргаж авсан. Доо өвчнийг эмчлэх одоохондоо хараахан болоог өгнө гэж өгн ярилцлага өгсөн байхгүй юу? За. Тэгээд тэгсэн мөртлөө энэ юунаас нь гарчгнаас нь унших юм бол Тийм биш тий. дох өвчний эсрэг шин бэлтгэл хийжээ гэдэг. Гэхдээ яг эсрэг л юм байл л да. Эмчилж чинь гэсэн үг биш тийм ээ. Тий. За. Нэрээ би юу шууд тэгж ойлгохоор л юм биш. Би харин шууд би тэгж ойлгоод энэ чи юу лээ гэдээ бас. Тий. Эсрэг. Тий. Тэгэхээр энэ дээдсийн хүрээлэн гэж ийм сонин гардаг байжээ. Тий. Тэгэл энэ бол өстой жинхэнэ шар мэдээлэл юм байна. За хоёулаа хамтран хэлчихсэн юу хэлэхгүй эхэлсэн биш үү? За. Манай нэвтрүүлэгтээ Антмол хамтран ажиллаж байгаа. За Антмол 3 салбараараа бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Та Антмолоос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд орчин үеийн электрон тоног төхөөрөмжүүдийг хүснээрээ тэндээс авч болно. Рибе нүдний шил, нөгөө смарт нүдний шил үрд байна. Тий, сонирхолтой бараанууд ч байна. Амьдралд хэрэгцээтэй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд гоё цахилгаан бараанууд ч бас тэнд байна. 21 аймагт хүргэлттэй гэсэн шүү тий. Хүргэлтээр авч болно. Та Facebook дээр Антмол гэд англиар бичээд орчиж болно. Тийм байна. Тэгээд ерөнхий сайдын гэргээ шүрэн цэцэг хүүхдийн төлөө төвд конторлох болов. За. Конторлох гэж бичдэг байсан байгаа. Тийм байна. 98 онд гэхэд тийм байна. Контор. Тэгж жагаад одоо офис гэж ярьдаг. Офис гэж ярьдаг гэсэн тий. Мэр контор гэдээ ярахаар айгүй тийм сонин сонсогдчихжээ. Харин тийм байна. Айгүй сонин сонсогдчихжээ тий. Яа, бие үнэлэгчид Американ буудал шинэ жил тэмдэглэв гинэ. Тий. За. Тий. Американ гэж тэр юунууд 15 дахь хорооллын тэнд байдаг буудал юм байна л да. Тий. За. Энэ гэж шүү дээ. Дохтой харуутаа явуулсан 60-аад бие үнэлэг шиг тэндээс баривчилж чанга эргүүл хамгаалалт буурын дээр нь тавьсан болохоор иймхүү эзгүрчээ гэж Улаанбаатар зочид буудлын ойролцоо гэж. За. Тэгээд энэ Улаанбаатарын хүүхэн гэхээр хөдөөнийхэн рестораны зөөгч нартай андуурдаг гэдэг нэг юм. Юу энэ Батбаатар гэдэг хүн юу Улаанбаатар зочид буудлын зөөгч хийдэг байсан юм байна л да. За. Тэгээд тэр үед ихтэй зөөгч нар айгүй цөөхөн. Тэгээд сонирхлын татаад. За. Тэгээд ярилцлага авсан байна л да. За. Тэгсэн чинь сурвалжлагч нь ингэж асуусан байгаа. Рестораны зөөгч энэ таны хүсэл мөрөөдөл байв уу гэж. Нэг чих мөрөөдөд явсангүй гэдэг. Тэр 90 оноос сонирхож Чингис рестораны зөөгчийн дамжаанд төгсөөд тэгээд 92 онд Улаанбаатар ресторанд зөөгч хийж гэлсэн ингээд. Тэгээд энэ хүн яг уу миний ажил зүгээр сайхан ажил тийм ээ. Олоод авах юм байхгүй. Тэгээд ингэж ер нь ямар хоол аюу тэр үед хэрэгэлцээтэй байсан бэ гэсэн чинь хууцаа хамгийн эрэлттэй хоол гэж юу. За. Улаанбаатар ресторанд орж. Тий, ямар арх гэсэн чинь Монголын Апугийн цагаан арх. За. Ямар тамхи уддаг гэсэн Camel-ийг л илүү гүйлгээтэй байна да гэн. Тэр одоо би Camel-ийг харж ил байсан л да тухайн үед бас лаг тамхинд орох уу? Тэгэлгүй яах вэ? Тэ үнэтэй чанартай лаг тамхинд орох уу? Тий. Тийм Camel гэж айгуух сонсч ирсэн харин Camel тамхи л гээл. Тий. Тэгээд энэ дээр ингэж ярьцлаа өгсөн байгаа. Улаанбаатарын хүүхнүүд гэхээр Улаанбаатар төшөд үйлчлэгч нар юм байна гэж бодоод орж ирээд загнуулаад хөөгдөд гардаг байсан тухай манай уунд өгүүлсэн байгаа. За. Улаанбаатарын үүдэн дээрээс шүүхэн авдаг юмаа гэл
ярьдаг юм байна. Ам дамжаал тий. Ам дамжаал ярьдаг. Тэгэл очиод авах гэхээр мэдтгүү тий. Хүү гадаа байдгүй. Тэгэхээр дотор нь орол үүжлэж өгнүүдийн дотор чангаа явах уу гэл. Чааса. Бас нэг сонирхолтой мэдээлэл энд байгаа. Monsoonic Group шинэ онд хэрэглэгчтэй барилуулах гэж байна гин. Англид 40 паунд байдаг өрн телефоны гар утсыг манайхан үүнээс хэд дахин их үнээр хэрэглэж байгаа гэж гин. За. Ердөө $80 үнэтэй утсыг хэрэглэгчид 1000 ногооноор зарж байгаа нь Mobicom корпорац нэг ёсны ловер хийж байгаа хэрэг гин. Энэхүү гаж үзэгдлийг бут зохиж Монголын иргэдийг хямдхан гар утсаар хангахаар Monsoonic зориглон үзэж байна. Хэрвээ ийхүү хямдхан гар утас олноор импортлвол Mobicom дампуурч мэддэг юм. Яа, супер. За. 98 онд тэгж ичсэн юм ба тий. Monsoonic нэгдээ нэмэх нь 11 жилөө тийм саксны баг байдаг гэсэн лигийн. Тэр үедээ Monsoonic гэд нэр дажгүй компани шиг санагддаг шүү дээ. Одоо гэхдээ байхгүй л да Monsoonic гэж. Одоо байхгүй юу? Байхгүй. Одоо би Monsoonic гэж компани байдаг гэсэн. Миний би буруу санаагүй бол Monsoonic нэгдээ нэмэх нь 11 гэдэг нэг ийм саксны баг байгаад байсан санагдах юм. Энэ хараа жүжигчин үлзийх үү 100,000 төгрөгөөр машин өслөө гэж байна. Соёлын төвөргөнд усан жүжигчин инхтүүл үлзийхүү уран чимэг нарын өвлийн ирвэхэ тоглолтыг голдуу харчууд үзжээ. Зарим нэгэн хүмүүсийн яриагаар бол тэдний тоглолтын эротик хэсгийг нь л гол нь харах гэж очисон гэв. Залуу жүжигчид маань энэ тоглолтоос чамгүй орлого олов. Тоглолтын нэрийг андуурч шөнийн ирвэхээгээд үзэж гинцсэн хүмүүс ч бас байлаа. Энэ тоглолтын үеэр жүжигчин үлзийхүү маань 5 өдөр Ford машин хөсөлжээ. Хөслөختөө өдрийн 20,000 төгрөг буюу нийт 100,000 төгрөг төлсөн байна. Харин үлзийхүү маань удахгүй жолооныхоо дамжааг төгсч жолооч болох юм аа. Гинэ. Жолооч болох юм аа гэж. Жолооныхоо дамжааг. Энэ нэг аюу их онцолж бичдэг байсан юм байна. Харин тийм байна. 98 он 97 он гэхэд чинь ер нь их машин тэр болгон машинтай байгаагүй. Дөнгөжл одоо нэг тийм байна. Курс суугаал машинтай болох бэлжүү нэг нь машинтай болох яг үе эхэлж исэн үе баггүй юу? За тэгээд айгуу сонирхолтой л байгаад байгаа юм байна тий. За энэ одоо Монголын мистер бэнд лавг сөрөн жолооч болно гэдэг. Энэ айгуу тий. Тийм байна тий. Тийм аа. Тэр жолооч болох нь тий. Тэр үед нэрээ үнэхээр одоо их л тийм содонд бол тий үзэгдэл байсан юм уу? Тийм байна. Тэр саяхан жолооны гүйцэд оржээ. Тунж удахгүй жолооч болох нь гинэ. Тий. За энэ нөгөө оргил гээд нөгөө залуу. Тий. Айгуу залуу хүн байсан баг уу? Тийм байна. 90 тэгэхээр 89 онд манай хүн Америкт сургууль сурж ирсэн биш үү? Тий. Оргил маань Монголоос Америк нэгдсэн улсад жүжигчний мэргэжлэр сурч байгаа анхны оюутан боллоо гэж. Тийм байна. Тэр их гоё яасан. Холливуудын од болох болтгой гэж үлжийтэй ерөөл дэвшүүлье гэдэг. Тэр Monsoonic саксны баг байсан гэдэг нь тийм байна. Энэ Monsoonic багийн товтлогч Баясал хэвлэлд анх удаа ярьцлага өгч яана гэдэг. Тэгэхээр Monsoonic-тэй нэг дээр нэмэх нь 11 гэдэг баг байсан. Тэр үед би сакс аягүй сонирхтой байсан юм байна. За энэ 5 6 дээр нь байна. 98 оны дэд сүрэлэн дээр Монгол улсын төрийн ордонд улсын их хурлын эрхэм гишүүн шин нүцгэн явж байж. Нэрийн бэ дуртахгүй гэдэг. Нэрийн яагаагүй лээ тий. Тий. Энэ дээр их Тэнгэрийн хаамд ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга нарын зугаацдаг тусгай зам байдаг гинэ. Тэгж хэлсэн шүү дээ. Их Тэнгэрийн хаамд байх дарга нарын орд харш яг хэдэн онд баригдсан тухай мэдээлэл бидэнд одоогоор алга. Гэвч энэ мэдээнд энэхүү баримт бол тийм ч чухал биш л дээ. Их Тэнгэрийн хаамд ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга нарын зугаацдаг тусгай зам маршрут байдгийг удаахан явбал ойролцоогоор 45 минут хэрэгтэй болох энэ аяллаа замд модон дотор ширээ сандлаас өксүүлээд тухлах газар зөндөө бий. Цементэн жижигхэн хавтангаар зассан энэ замд бүр бүжгийн талбай хүртэл байдаг гэдэл та бод гинэ. Тэгэхээр айгуу тийм содон байгаад байгаа үгүй байх л зүйл шүү дээ. Би одоо зугаацдаг тусгай зам байдаг гэхээр дахиад буруу утгаар нь бодлоо. Тэгш энэ чинь зүгээр л ингээ нөгөө нэг юм аялахад зориулсан зам л байсан юм ба штэ. За модон дотор тий. Зугаацдаг тусгай зам байдаг гэхээр дахиад нэг юм.
хаалттай янз бүрийн шоу моо хийдэг юм болоо гэж бодохгүй юу? Тий. Тий. Энэ жүжигчин гэдэг алдрыг утаагүй болохоор арай л шийтгэчихээгүй байна гэдэг энэ нөгөө хин хүрэл жүжигчин анхны алхам юм болд. Тийш тий. Би тэр дүрэндээ их хайртай. Тий. Би тэр дүрэндээ хайртай гэдэг. Тэгж битсэн байлээ. Тий. Ер нь би тийм яг угаасаа нэг тийм дуугүй хүн гэж өөрийгөө бичсэн билээ. Ер нь би тийм дуус усалтай. Та одоо яг энэ ч нөгөө 98 9 он 97 он Монгол нөгөө жинхэнэ хошин урлагч нь эд хүчээ авч байгаа шүү дээ. Та тэгээд тийшээ орох гэсэн чинь миний жанр бол биш ээ л гэж л. Нэрээ ингээ бодохоор тэр хүн нэг тийм хошин шогийн жүжигч юм биш ээ. Тэгээ тоглосон кинонууд нь харахад тий. Яг тэгж ингэж нэг хошин урлагт үзэхээр нэрээ надад буух төсөл буухгүй. Тий. Гэхдээ яг хүмүүс заримдаа ингээд мөнгө хараад юу шилждэг шүү хүчээр. Тэг хүчээр шилждэг хүмүүс байдаг шүү дээ. Тий. Яавч захгүй байхад чинь ингээд хүчээр ороод тийм ээ жүжиглэх гээд байдаг шүү дээ тий. Тэгээ манай хүн тийггүй юм байна да гэж би одоо бодож байна. Тий. Энэ чинь л нэг юм хэлээд байгаа шүү дээ. Тий. За одоо ийм юм. Нэг орой таачаад 60,000 төгрөгтэй харна гэдэг. Хамгийн зовлон багтай өндөр орлоготой мэрэгжил бол таашид нөхцлөх болоод байна гэдэг. Өнөөдөр хотор дүүрэн баарцсан гений газар хийх нь шалдан хүүхнээр мөнгө олдог ажээ гэдэг. Баттай баримтаас үзүүлгэн. Таачдаг өсгөө нэг шиний орлого 60,000 төгрөг. Тэр үед 60,000 төгрөг. Их мөнгөд ордог гэж тийм. Их мөнгө шүү дээ. Амар их хүн. Тэр 98 он гэдэг чинь би нэрээ санаад байна. 98 онд AI тэр үед 76 гэдэг үсэ. Одоо AI 92 болчихлоо шүү дээ. Тэр чинь тэр үед чинь 76 гэдэг нэр. AI билүү дээ. A76 билүү бензин 240 төгрөг үсэ. Би яг тэрийг санасан. Яг бол нөгөө аав тэгэхэд моциклтай бид аймгийн нэрээр моциклоор явдаг хат 1 литр бензин 240 төгрөг ч илүү тэгдэг ус юм да. Тэгэхээр чин 1 литр бензин 240 төгрөг 98 онд байсан гэд бодохоор 98 онд. Тэгээ би аймагт 98 онд стори ингэж байсан гэхээр тэр 60,000 гарах гэхэр чи ёо 240 төгрөгөөр 1 литр бензин гэдэг чинь үнэхээр их мөнгө үжи. Тэ 60,000 нэг шөнийн дотор 60,000. Сонинуудын нэр гэсэн чинь ардын ирэх нүгэл буян засгийн газрын мэдээ халуун хүнжил ням гараг ил товчоо зурхай гэдэг сонингууд тий ер нь дээдсийн хамгийн олон захиалалттай тийм байна 98 онд хамгийн олон захиалагчтай гэсэн чинь нэгдүгээрх нь мэдээж ардын ирэх байна тэгээд сэрүүлэг байна тийм байна засгийн газрын мэдээ 3-т байна ням гараг мэдээ 4-т байна 5-т нь BBB энэ хүүхдийн сонин тий хүүхдийн сонин гардаг ус BBB тэгээд үлгэрийн ертөнц гэдэг хүүхдийн сонин байна тэгээд дээдсийн хүрээлэн 3 жилийн дотор айгүй солигдсон бас халуун жил энд 95 онд явж исэн байгаа. Зөвдгөр байна. Тий. Нүгэл буюу 2 л явж исэн шүү дээ. Яа. Тий. Нэр тийм байна тий. Тийм байна. Нүгэл буюу амар дээгүүр явж исэн. 98 онд тий нэр 98 онд чинь нэг юм хүүхдийн сониг нэр айгүй алдартай байсан. Тий тэр BBB гэдэг болов. Хиндээс одуудын плакатыг л айгүй хайчилж наадаг байлаа да хананда. Тийм үү. Тий, одоо гоё ингээд нэг бой бэнд хамтлагуудын зургнууд гарч ирээд плакатууд зар. Тэгээ тэрийг хаажлаад наадаг. Зөө. Инх туул маань секс символ гэж юутай тодтолтой зэн дээр гарч шүү. Хүүхдээ болох завгүй явнаа гэсэн. Тий. Тэгээ дараа нь чи бас нэг гэрэлсэн тухайд байж лээ. Энэ үзүүр цэргэлэн гэж би хамгаалагч менежерүүдийн хамт Бээжинд асар том шоу тоглолт хийх боллоо гэж байгаа байхгүй. Тий. Тэгэд Америк явах гээд байгаа байхгүй юм. Тэгээд Америкт нэг гоц сод хүмүүсийг үздэг хэрвээ үнэхээр содон бөгөөд өөрөө өсвөл Америкт үлддэг гэсэн гэж. Тэгээд ер нь тэнд бүрдгүүл чи гэж бодож байгаа гинэ. Бензин шударга нь 10 сард болно. Тэнд очиж орцсон. Болж игэл төрүүлчих санаатай гин. Болохгүй яах вэ? Тэгээд энэ битсэн байна. Дандаа томцууд ирдэг гэж шүү. Яа, зөө. Тэгээд дандаа томцууд ирдэг. Тэгээд тэр энэ зургийн одоо ингээд сайн анзаарвал одоо тэр эрх мэдэл одоо юуны бэлэг тэмдэг болсон гар утас барьсан байгаа үз. Тийм байна. Тий. Энд чинь яг үнэхээр яг эрх мэдэл тэр үед зөвхөн илэрхийлэл гар утас байсан шүү дээ. Өөрийн телефон тий өөрийн телефон гэдэг шүү дээ тий. Өөрийн телефон. Өмнө нь бол суурин телефонтой байсан. Тий. Монголын иргэн байж их үгүй Япончуудад
$800,000 Америк доллар холигдуулжээ л. Яа. Тэгэл мөнгөтэй л өсчтэй. Тийм ч харин тийм нөгөө оо мууд сайн чи манайх ч улсч улс байхгүй юу гэдэг шиг тий өөр ингэсэн баячуудтай тий дуустай тий тэгэл. Энэ хараа инээдмийн кино өдрүүд эхэллээ гинэ. 93 онд. Тэгсэн чинь хараа Берсүүч жүрж киногоор эхлэв. Арт кино компанид энэ хугацаанд мортеж болоос энэ хүүхнүүдөө Берсүүч жүрж зэрэг нэмхийн өмнө ингэх гээд байсан юм Найрын ширээний утас зэрэг кинонууд гарч байна гэдэг. 93 онд чинь тэгээд мөлийн сүулт шүү дээ тий. Кино театрт үздэг гэсэн юм байна тий эднийг. Тийм байгаа үстэй тий. За энэ хөгшөд юу гэнэ? Ширвэгдэв тий. Согны архан дүүргийн хүнсний барааны 53 дугаар дэлгүүрээс картын талхаа авах гэж яваад тус дүүргийн иргэн рагчаа залуус дайруулан өндөр товчоон дээрээс унаж гэмтжээ. Тус дэлгүүр үйлчилгээний танхимдаа тохиролцооны үнийн барааны дэлгүүр оруулж талхыг зориултын бус байранд худалдснаас өндөр наснууд ийхүү ширвэгдэх болов. Яа гэсэн байна. 93 он эд цаг аймар байсан үе байна тий. Тий. За. Энэ дээр бол нэг ер нь юу аюу. За энэ дээр. За энэ юу гэж байна? Флинтээ ойртож жаргал идлээгүүдээ харамсах юм гинэ. Флин гэж юм бэ? Флин гэдэг яг нөгөө нэг луурчаа. Тий, тэг Монголын шоронд оргидчихсан. Тийм үү? Тий. За. Энэ нөгөө нэг нараа гээд нөгөө юу байдаг штэ. Гомо нараа юу? Тий. Тэр үгээр ярьсан. За. Нэрээ нэг хэсэг чинь гомо нараа гэж аюул хэлсэн тий. Флинтээ ойртож жаргал идлээгүүдээ харамсах юм ёо. Тий. Тэгээд энэ хараа манай хүн өөрөө бас нэг хэрэгээс бол шоронд орсон юм билээ. За. Тэг юунаас болж орсон гэдэг нь энэ дээр байдаг юм аа. Тий. 20-р зууны тахал гэгдэх дох өвчин Монголд бас л оронд бүрдэхтэй нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ өвчнийг халдвар авсан залуунд гомо зуршилтай ийм хүмүүс уг өвчнөр өвдөх магадлал ихтэй ажигнэ. Дохын хор холбогдлыг олон түмэн сурчлан ойлгуулахаар тус дэм юу нэ ХЭА байгууллагад ажиллаж байгаа найз маань ХЭА гэдэг нь хуваар эрхлэх аж ахуй. Тэр үед аягүй тэгдэг шүү дээ. Компани гэж нэрлэдэг. Аягүй хуваар эрхлэх аж ахуй гэсэн шүү дээ. Тий. Тэгээ хуваар эрхлэх аж ахуй байгуулад ажиллаж байгаа залуутаа уулзаж ярилцъя гэж бодсон юм аа гэд. Тий. Одоо гэхээр бол компани юм да. Зүгээр л тий. Тэгээ хуваар эрхлэх аж ахуй гэж нэрлэж байгаа. Тэгээд чинь яагаад тэгдэг үс юм даа хуваар эрхлэх аж ахуй гэж нэрлэдэг шүү дээ. Компани гэж нэрлэдэг. Тэгэд энэ ингэж байна. Одоо уулзсан хүнээ та бүхэн танилцуулъя гэж байна. За. Түүний нэрийг Наранбаатар гэдэг. Заллингийн хэрэгээр аавынд ялаа эдэлж байна. Би түүнийг хүнийх нь хувьд хүндгэж сонь дээр нэрийг нь бичихгүй гэсэн боловч тэр зөвшөөрөөгээр үл баг миний ярьсан зүйлийг тэр жигтэн уншигчдад хүргэх гэсэн Наранбаатарын хүсэлтийг зөвшөөрөх нь зөв гэж үзлээ гэн. Тэгэхээр тэрээр ярихдаа намайг Элдвийн нараа элдв очир нэг кино чадрын юу байсан шүү дээ. Элдвийн нараа гэхэд Улаанбаатар байт тухай Монголын бүх хүн мэдэндээ. Би Монгол улсын нэг номерын гомо гэнэ. Нэг номерын гомо юу? Тий. Сурвалжлагч та болон уншигчид гомогийн талаар сайн мэдэхгүй. Эхлээд би энэ талаар товчхон ойлгоод өгөх нь зөв байх гэдэг ингээд. Монгол улсын нэг номерын гомо юу? Ярьж байгаа шүү тий. Ярьж байгаа шүү. Нэг номерын гомо юу. Шууд гэхдээ ингээд сэтгүүлч нь бол зүгээр шууд эхлээд өөрийнхөө үзэл бодлыг хэлчихэж штэ тий. Миний бодлоор манайд гомо сексийг хорих хэрэгтэй гэсэн юм ажилтнад эхлээд өөрийнхөө тэгэн гут яриаг нь оруулж байгаа юм байна тий. Тий. Ажиллагааг нь. Тий. Монгол бүүн сенсорс үүсгэж манайх нэг амар шороо өмхүүсэг Канадын алдар дээр флин манай шоронд хоригдож байгаад сайхан нутаг бутсан. Тэр ганц удагт хоригдож байхдаа намайг Монголын шилдгийн шидэг нэг номерын гомо гэдгийг сонссон байсан. Бас шилдэг. Яа, ярьж байгаа шүү нэрээ тий. Тэр үед ингээл ерөөс ингээл нөгөө хүмүүс ерөөс ингээл нөгөө санаа зовж гэж бодохгүй тий. Ерөөс яавал илүү сонирхолтой
байх уу гэдгээр л ярьдаг байсан юм тий. Нөхөр бол өөрөө ч гэсэн тэрнээсээ санаа зовхгүй тий. Би бол Монгол улсын 1 номерын гомо шилдэг 1 номерын гомо гэж намайг сонссон л гэ. Тэгээ амар байгаа шүү дээ. Одоо хүмүүс ингэж яриул юм ч гэдэг. Чи тэр эргүү өвчтэй юм уу гэж бодсон шүү дээ. Тэг энэ их болоо дүүнтэй ундаж жаргал амсаагууд одоо болтол харамсаад барахгүй байна гинэ. Та энийг л харал да амгалангийн шоронд над шиг алчуур бүчилсэн нэг ч хоригдол байхгүй. Флим маань миний алчуурыг заагаад эрхий хуруугаа гоцоолоод сэтгэл нь их л тааламжтай байсан. Харамсалтай бид хоёр дахин уулзаагүй. Тэгээ мандаа ингээл алчуурыг нараал ингэсэн юм байна. Эрхий хуруугаа гоцоолгосон байна. Яа. Тэр үед ийм сэдв үнэхээр л сонин содон л байж тий хүмүүст тий ингээл тэр дохох гээд байгаа өвчнж гэдэг юм уу тэгэл тий. За. Яс суртахуун гэдэг болон биш юм чи бас тий. Улаанбаатараас энэ яс суртахуун гэдэг болон дээр оруулсан байна тий. Тийм байт. За. Төгсгөл нь энэ ярилцлагын төгсгөл нь гомонарагийн төгсгөл нь гинэ. Миний бие зарим нэг асуулт тавья гэсэн боловч ярилцагч маань татгалцсан. Түүний ярьсан зүйлийг та бүхэн тэр хിവэр нь сонирхуулахад ийм л байна. Түр нүдтэй гэдэг. Тэр удахгүй суллагдах ба хожим уулзах завшаан тохиолдол та бүхэнд сонирхуулахдаа энэ ялбам амлах байна гэсэн байна. За. Ийм. За. Ийм ярилцлага юм байна. 93 он шүү дээ. Чи 93 оны 4 сарын 2 гинэ. Тэгээ бас нэг манай хүн чинь тэгээд ер нь ингээд сонин сэтгүүлтэй юу ингээд гараад ер нь ингээд олны танил болоод тэг ингээд тэгсэн чинь дараа нь мэдээж тэр чинь мартагддаг юм байгаа үст. За. Тэгээ мартагдаад ирсэн чинь өөрийгөө мартагдуулахгүйгээд юуны шолоо цонхын агалц ордны. Йоо тийм үү. Нэг тийм хэрэг гарсан юм. Йоо гомнор юу. Йоо. Нэг тийм хэрэг гарсан сураг. Харин нөхөр одоо энэ дээр ингээд ярилцсан өөрөө бүр албаар ярилцж байгааг бодоход өөрөө ер нь л ингээд нэг өөрийгөө таниулъя тий. Тийм ээ. Тий албаар хүмүүст өөрийгөө мэдүүлэе л гэж бодож ийж. Одоогийнхоор бол одоо ер нь нөхөр бол одоо нэг юм инфлюенсер маягийн болох гэдэг шүү дээ. Ингээд өөрийгөө таниулж мэдүүлэх гээд тэгсэн нөхөр байсан юм байна тий. Одоо зайлвал нэрээ байдгийг бол. Өө юу нас урцсан. Нас урцсан уу? За. Жилийн өмнө жилөө эдий ч. Тийм ээ. Нас урцсан гэж сонссон шүү. Зайлвал. Нэрээ тэгээд тэгээд ер нь жоохон амьдрал хэцүү байсан. Тэгээд өөрөө ч жоохон болдгоо байсан гэж. Тий архин дарс уудаг тийм болсон байсан ингээд. Тэгээд арх уухар чинь хүний нас багсан шүү дээ. Тийм л юм шиг үлээ. За энэ зар байна. За. Тэгээд зараас бас их юм олж авч харж болно. Тухайн цаг үеийн одоо нөхцөлийг. Тий. Хараа ингээд ажил давнаа гэхэд хараа Монгол Гонконгийн хамтарсан Монгол Текс оюутлын компани мэрэгжлийн оюутчин эсгүүрч индүүчин Нябо технологи зураглалын инженер шалгаруулж авнаа. Тий. Нэрээ тэр үед ерөөсөө хамгийн их ажилдаг үс нь оёлын үйлдвэр шүү дээ. Тий, оёлын үйлдвэр. Тий, манай үеийнхэн нэрээ тийм 98, 99, би 98 ч од дунд сургуулаа төгсөөг байсан юм байна. Намайг дунд сургуулаа 99 он сургуулаа төгсөөд ирэхэд одоо энэ үйлдвэр комбинат дээр авчид баахан оёлын үйлдвэрсэн шүү дээ. Хамгийн алдартай нь Тэмүүжин Мэнж. Би ажиллажлаа. Тийм үү? Тий. Тэр яагаад тийм алдартай вэ? Тэмүүжин Мэнж юу гэсэн ч үгүй тий. Мэнж гэдэг нь Канад захиралтай. Тийм үү? Тэмүүжин Мэнж оёлын үйлдвэр. Тий, манай найзууд бас ажиллаж байсан гэсэн. Индүүчин бүрийн уц түүдэг ингээд нөгөө тий гээд оёлын үйлдвэр тагиух ажилтдаг гэсэн ингээд. Би Тэмүүжин Мэнж 92 онд ажилд орж ирсэн. Зөө. Та тэнд юу их вэ? Юм бүртгэдэг байлаа. Юм бүртгэдэг. Тий. Тэр ч арын алгаар орсон юм аа. Тэгээ нэг удаагүй юу? Удаа сэр ажилласан. Хагас жил ажилласан яасан. Бас 6 сар гараад ажилласан. Юу ч хийхгүй. Тэгэл тэр дундуур нь яваал. Тэгэхээр иймэрхүү балай нөхдүүд л. Яа тий юу ийс дааж тийм баха юу ийсэн санахгүй. Харин тий. Манай найзууд юм уцтуудаг байсан. Ингээ нөгөө уцнуудын ингэж төвдөг. Тэг чи эндээс энд нөгөө ажиллах хүчин хямд тэгэл. Тий тэгээ энд ингээ нөгөө хувцнууд оёо тэгээд зүүн таз руу гаргадаг гэсэн юм л шүү дээ. Тий Европ руу гаргадаг. Зана гээд нэг ихчээдэг шүү дээ. За тий нэг хэсэг айгу уус төр мөргээл. Тий. Тэр чинь тентхээ бас нэг том дарга байсан юм аа. За. Зөндөл загнуулдаг байсан. За бүдэнд нь харагдвал. Нэр тий харин тий Тэмүүжин миний дээр санснаар бол Тэмүүжин Мэнж гэж оёлын үйлдвэр байсан санаатай. Тий.
Тий, айгүй их тэг нэр хүмүүс соёлын үйлдвэрт ажилладаг гэсэн. Хичнээн ч соёлын үйлдвэр байсан. Тэгжээс нь л гинт л ингээл үйлдвэрүүд бүгд ингээл хаалга барайл баахан хүмүүс ажилладаг болсон шүү дээ. Яатсан тий. Нөгөө куб нөгөө Тэмүчмэн чинь захирлан заа юу. Тэр чи одоо бодвол баян л хүн байд дарна шүү дээ. Тэг үс захирлан тий. Тэгсэн чинь куб илчингийн тал баншингийнх нь талын нодтож яваад хажууд нороод амьдэрсэн шүү дээ. Тийм баян тий. Бүхлүүд хэлсэн сайд яамна. Талын ингээд талтай талын додолдож яваад. Тэр нэг л аягүй сайн. Тий. Тэр куб амар хэцүү болж исэн баг. Тийм бахтай тэр үедээ. Тий. Манай хоёр нэрээ тийштэй. Ойдны үлдээ Тэмүчмэн гэж хэлсэн. Тий, ийм шүү. Тий. За. Энэ хараа шагналтай гэн. За. Есү нэртэй FT23 богино долгионы хүлээн авагч нэвтрүүлэгч гэгдүүлсэн тул олсон хүн тэр утсаар ярина валютын шагналтай. Валютын шагнал. Тий. Яа бүр ийм зар байна. Бүр шууд бил бенчинтний сонорт гинэ. За энэ одоо баян хүмүүс нааша анзаараад л гэж штэ. Бүр шууд ич бил бенчинтний сонорт. Тэ Lada 21 тэг 61 маркийн шинэ машин худалданд хар өнгөтэй. Бил бенчинтний сонорт. Тий. Энэ хараа бүр их гоё. Энэ ингээд хараа. Зээлдүүлнэ гэж. За 75,000 төгрөг 50% хүүтэй 2 сарын хугацаатай цуучлах утас гинэ. Йоо 50% хүүтэй юу? Яа бас амар байгаа шүү тий. Гэхдээ энэ нөхөд хөлөгдөх магадлал айгу өндөр байгаа үстэй. Би байгаа үстэй. Аюу хөдөө багтаах үстэй. Тэгээ зээлдүүлнэ үгээ те. Тэгээ нэг нөхөр 50% хүү бодол өгсөн л багт. Тийм байна тий. 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 За энэ хараа ингэж хуурцгны бичлэг хийнэ гэдэг. 5-7 минутын хугацаанд бүх төрлийн дуу бичлэгийг хийлгэж авна уу? Мөн манайхаас бүх төрлийн дууны бичлэгтэй хуурцаг худалдаж авч болно. Таны чөлөөт цагийг хэмхэхэд зөвхөн манайх тусалж чадна. Манай бичлэг хийхэд хурдан найдвартай чанартай хямд. Дууны хуурцаг төгөлцөөний үнээр худалдаж авна. Гэж. Чим барыг манай гэрээ хажууд исэн шүү дээ. Улаанбаатар 44 холбооны салбар буузны гуантны хойд талд гэдэг. Зөө. Тийм ээ. Яа бас л бүр ингэдэг нэг за тэр хэдэн он юм бэ? 2000 он бүр гарцсан он шүү дээ. MP дөнгөж гарч исэн MP гэдэг нөгөө. Тийм MP3. Тийм MP3. MP3. Дөнгөж гарч исэн. Тэгэл их л сонин содон. Тэгэл энэгээр нь бас тэр дууных нь нэр нь ингэж хөөж байдаг. Тэр мөр нь бас их сонин. Тэгээд хичнээн ч дуу багтдаг гэлээ бас тийм юу яагаад. Тэгээ нөгөө 90-д очицсан тэгээ нөгөө юунууд хятадууд тэн дээр компьютер тавиад суудсан. Тэгэл дуу суулгаж өгөөл мөнгө аваад. Тийм шүү дээ. Би ч гэсэн очиод. Тэгээд би нөгөө хилдэг дуунуудыг нөгөөдөл мэддэггүй. Баахгүй гэдэг. Тийм Windows мэдээ билээ эсвэл Winamp гэдэг програм самгиах. Тийм байх. Тийм MP3 уншдаг Winamp гэдэг програмтай. Тэгээд дуунуудыг ингээ уншдаг. Тэгээд мөнгө 12 хаан ч юм чи бас үнэтэй биш чи. Тэгжээс бас тийм дуу байнугаар асуугаад байгаа юм та. Тийм. Нөгөөдөл мэдэхгүй. Тийм. Баахгүй. Би тэгвэл гадаадын эстрадын дуу гэсэн чинь юу хөглөөд бандаа юм чи гэсэн. Яа. Би өөрөө мэдгүй юм чи дээ. Цаа гэл аваад байж. Тий. Тэгсэн үрдээ цаадуулж Монгол дуу гаргаахгүй. Лаг мэдчих явж дээ. Тэр дуу галцсан. Яа тийм л байлаа. За. Энэ хараа худалдана гэсэн чи хараа автомашины төмөр гараж гэж явц. Одоо юм бол байхгүй те. Тий байхгүй. Тий. За. Энэ их сонин юм чи унштай энэ нэг тэрслүү тосгоныг номгдохоор гинү. Тий. Италийн 30-40-од оны үеийн удирдагч Муссолинид зориулсан дурсгалын тэмдэг амьдралынх нь үйл явдлыг тэмдэглэсэн самбар энд тэнд байдаг байна. Гэхдээ энэ нь Берналдо тосгонд л тийм бус юм. Тосгоны захиргаа Муссолинид хүндэт иргэний алдар шагнасан урдийн тогтолцоогоо хүчингүй болголоо. Муссолини
Муссолини засгийн эрх авсны 70 жилийн ойг ингэж тэмдэглэж байна. Энэ шийдвэрээс болж түүний ач охин шинэ фашист намаас төрийн хуралд сонгогдсон үцэглэн жүжигчин бүсгүй Алессандро Муссолини төвчээр алджээ. Бенито Муссолинигийн үйлсийн бүх ул мөрийг устгахыг гэвэл дэлхийн бөмбөрцгөөс Италиг зайлуулж хаягдаж хангалттай биш юм гэж тэр хэлжээ гинэ. Тий, тэр энэ Муссолини ач охин нугаа. Алессандро Муссолини гэдэг. Тэгэд өөрийнхөө овгийг авах гэж манай хүн 80 юм болсон. Муссолини гэдэг овгоо би аавна гэдэг. Тэр үед нь Муссолини гэдэг овгоо солилцсон байсан юм байна. Тий, мэдээч шүү дээ чинь тэгээд тийштэй. Хэцүү тийм 62 оны хүүхэн. Тэгээд манай хүн чинь өөрөө нам байгуулаад яг фашист нам байгуулсан. Тий. Тэр үедээ бас их үзэсгэлэнтэй хүүхэн зогтчихсэн. Тэгээд Софи Лорен шүү дээ. Софи Лорени үеэлнэ. Тийм үү? Тий. Тий. Софи аав Софи Лорени дүүтэн гэрсэн. Тий. Энэ юуны Муссолинигийн зэн юм байна ачин. Тий, энэ бол ачин. Тий. Тэгэхээр Муссолинитэй бас холбоотой Софи Лорен одоо бараг холбоотой дарах гэж байгаа зү бас. Сонир багц. Тий. Тэгээд амар уурлсан гэсэн. Манай тий. Энэ хуучин гэл нөө ажил хайж байна, элдв зар гэл валютаар урамшуулна гэн. Тийм зар айгүй сонинуудад зар айгүйх явдаг байсан. Ер нь саяхны хөтөлтэй. Тий. Энэ хараа дандаа хараа ингэж байгаа үсэ. Одоо нисэх буудлын сандал дээр шар зоож дээр хар ширэн зүг марцсан тул олсон хүн тэр утсанд тэмээ залгана уу гэдэг. Тэгээ валютын шагналтай. Ихэвчлэн валютын шагналтай гэж бичдэг. Тийм байна. Тэгээ тохирлцсон, мохирлцсон дээ. Бүр яг тэр үед. Энэ хараа 70% хүүтэй 20 хоногийн хугацаатай 100-аас 200 мянган төгрөг зээлдүүлнэ. Барьцаамт нь суудлын маш аавна гинэ. Таван буудлын ногооны сахиул дүүшин сайхан. Яа, бас энэ мөнгө зээлүүлэх байгаа хүн юм уу? Таван буудал ногооны сахиул дүүшин сайхан нь 100-аас 200 мянган төгрөг зээлүүлээд 70% үүтэй зээлүүлээд барьцаамт маш аавна. Тий. Йоо, амар бизнесмен юм шүү. Өөрөө болохоор таван буудлын ногооны сахиул хагаад байдаг. Тэгээд 70% хүүтэй гэж явд 20 хоног. Яа, 20 хоног 70%. Тий. 100-аас 200 мянган төгрөг зээлүүлж. Тэр үед тэгж иргэдэг л байж тээ. Тэгэхээр 50% тэгээд одоо бол тэр бол багтаа байна шүү дээ. 70% зээл, 70% хүүтэй зээлэлнэ үү? Йоо, амар юм шүү дээ ч та бүр. амар явууц. Тий. Барааны зах дээр гэж валютын ханш бууж байна гинэ. Өнгөрсөн гарагийн барааны зах дээр дулааны улирлын хувьд илүүгшсэн боловч үн харьцангуй өндөрч гэлээ гүйлгээ сайтай байлаа. Гэр ахуйн захиргааны хэрэгслийн үн өсөж доллар юаны ханш баг зэрэг буужээ. Мөнгө өөрчлөгдөх дуул янаар хүмүүс гар дээрх төгрөгөө бараажуулж байгаа бололтой гэж. Тэр үед $1 425 төгрөг. 1 юан 50 төгрөг. 1 рубль 50 төгрөг. Рубль чангууч тий. Амар шангуйсан боо. Амар шангуйсан шүү дээ тий. Энэ хараа тэгээ техникийн бараа гэж явах. Хөргөгч 60 мянгаас 120 мянган төгрөг. Телевизэр хар цагаан нь 10-аас 35 мянга. Өнгөт телевизэр нь 100 мянгаас 180 мянга. 180 мянга гэдэг ингээд тооцоолоод үзсэн чинь $450 хэдэн болж лээ. 100. Тэгэхээр Монгол одооны мөнгөд шилжүүлэх юм бол сая 400 хэдэн мянган төгрөг. Үнэтэй байгууз? Тийм ээ. Үнэтэй байгуулсан байгууз? Айгу үнэтэй байсан. Тэгэхээр тэр чинь эн чинь 21 инчин телевизээр жишг авч байгаа шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Нэрээ тухайн үед л хамгийн том л байсан. 21 хамгийн лонд байсан. Тэгээ дараа нь 32 инч телевизээр гарч ирээд ямар лаг юм бэ гэж. Ямар лонд телевизээр гэж гайхаж ирсэн юм да. 100. Тий. Тэгээ Валентайн тийм байсан байна. Лисо Политик гэсэн чи 25 мянган төгрөг байсан байна. Орос Бакел гинэ 2500-аас 5000 төгрөгийн хооронд. Орос хором 7000-аас 11000. Өсчөн бижак 5000-аас 15000. Чинсэн өмд 1800-аас 5000 төгрөг. Чинсэн цээж 3000-аас 4500 гэх мэтлээ.
Нэг юм шиг. За. Иймэрхүү юмнууд. Гэтэ одоо ингээ бодсон. Ер нь хамгийн юу гэмтэй ингээ нэг юм дуйлантай цаг үе нэрэл 97 он байж. Тий. Ер нь амар контрасттай. Одоо ингээ бодоод байхад амар сонирхолтой зүйл байж. Тий. Амар гэтээ сонирхолтой л байж. Нэрээ яг эрг өнцгөөс нь харуул. Гэтээ хэлсэн. Амар муухай. Арай л амар. Тэр үеийн кино үзэх, тэр үеийн юм зураг мургийг харахаар ёо бүслээ. Одоо тэгээ би ээж хоёр өрөвдөд идэж байгаа. Яг ингээд манай ээж 60 оны хөхгүй. Яг 30-тай байх та 90 онтоос олгосон. 34-тэй байх та 90 онтоос олгосон. Амар. Тий. Тэр чинь ингээд ганцхан миний амьдрал биш ингээд нийтээрээ ингээд зөв тий. Зөв бүх юм нь оронгоор өргөжж байгаа юм чинь. Йоо тий. Амар цаг үе нэ. Тэгээд бид тэрэн дээр уншижсэн тэр нөгөө бүр 50 хэд он 70 хэд оны үнэн солингууд амар агуулсан. Тий. Тэр үе бол асар чанга үе тий. Гэтэ тэр үе нэрээ ингээ бодох нэг бодлоо зүгээр харах. Бүх юм нь тогтцсон уйдгартай. Тий, уйдгартай л байсан. 90 он шиг тийм амар. Тийм юмнаас олж л хүмүүс энд чинь тий. Тэр хуучнаа санагалзаад байдаг. Тий, бүх юм нь тодорхой, ойлгомжтой. Мөнгөний савлгаа байхгүй чи маргааш гуйлгчин болчихно гэх боломж ч байхгүй баг гэж. Тийм үстэй. Тий, бүгдээрээ жигтгэн ядуул байсан. Тий. Тэгээд нэг тийм нэрээ бүр амар доошооч орчихгүй. Тий. Гэтэ сэлс үед ядуу хүмүүс өндөл гэсэн юм биш үү? Байсан. Үнэхээр хэцүү амьдрдаг айлууд байсан биш үү? Тий. Тийм аав ичээр тэгж л хэлээ. Хөө ядуу үнэхээр хэцүү амьдрдаг айлууд байсан шүү дээ. Гудам болгонд л 2-3-аар зөндөл байдаг гэсэн. Тий. Тий би бас нэг айлыг мэднэ. Тэр үед аюу ядуу байсан айл. Тий. Би мэлээд айл мэднэ. Харин тийм. Тий. Манай ээж аваа тэгж хэл. Бидгээ ингээ нийтээрээ л ингээ нэг тийм ядуу утартууд. Гэтэ бүр үнэхээр хэцүү амьдралтай айлууд байгаагүй байхаа гэж бодсочгүй байсан. Бөөстийнхэн гэдэг нэг тийм айл. Хүүхдүүдээс аюу олон хүүхдтэй өрхөө. Тэгээд нэгэнд нь бөөсгүй гэж явсан юм байл бид одоо. Тэгэл гоочлол хүүхдүүд. Тэгээд бөөстийнхэн гэдэг. Тэгээ одоо тэр чинь гадуурх чинь л гэсэн үг шүү дээ. Тий. Гадуурх чинь л гэсэн үг байхгүй тий. Тэгээд бөөстийн хүүхдүүд ойртох бол бөөс тусчихна гэдэг. Тэгээ бөөс тий. Яа чи тэгээд тэр чинь гадуурх л байхгүй одоо бодгол тий. За одоо хамгийн сүүлийн нэг сонирхолтой мэдээ халуун жил гадаад зах зээлд гэж байгаа. За. Сайхан нэг танил маань халуун жил сонины бүх дугаараас 100 олоод очихсан даажид нь тэрж явахыг үзээд учрыг асуувал иймэрхүү хэвлэлд хэд шуналтай да бус бизнесийн овсготод ийн яваа ажээ гэв. Тий бүгд найдах хятад ард улсад аваачиж наймаалах ашигтай баруунуудын тоонд Монголын хуяалтай чидээ хэвлэлд орох болсон байна гэв. Мэдхгүй хятадууд өвөр монголчууд халуун жилийг 5 юанаар шүүрэн авдаг гин. Тэр нь одоо 210 төгрөгөөр шүүрэн авдаг гин. Бүтэлгүйхэн 8 чин хүртэл хятадд хуулиар хориотой энэ бараага 3 юанаар гулсуулж амждаг байна. Уг 8 юуны бүтэлтэй үргэлжилсээр байвал тодорхой мөнгөний нэгэн адилаар халуун жил сонин үгүй болж болцсохгүй байна гэв. Хятад илүү хаалттай. Манайхаг бодгоо те. Амар өштэй те. Эндээс баха халуун жил бөөндөж яваад. Бүр хуучин дугаар одоо юм те. Хуучин зүгээр шинэ дугаар бол дараа нь хуучин дугааруудыг цуглуулж аваад. Тэгээд тийш очиж зарчдаг. Зүгээр яг баригдууд алуулна те. Сандраа самаас орчихсан юм. Гэтэл олгоо нь ажиллаж штэ. Аяар уус те. Баригдчихгүй л те. Тий. Цагтаа намгдан нарыг нааглаа. Тэгэхээр 3 юунаар бөндчдөг гэсэн юм шүү дээ. Тийм байх тий. Тэгээд хүрээд ирнэ. Нөгөөдөл нь цааш нь 5 юунаар зардаг. Яа энэ 90-ад онд ч тэгэл бас толгойн ажилласан бол зарахгүй юм гэж байхгүй байсан юм шиг дээ. Тий. За бид хоёрын цаг өнгөрүүлж байна да. За ингээд бид хоёр өнөөдөр энд хүрээд өндөрлөе. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Антмол. За хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд цахилгаан бараа сүүлийн үеийн гар утас техник технологиг та Антмолоос аваарай. Антмол 3 салбартай юм байна. За тий. Нөгөө шинээр нэгддэг чинь юу лээ? За та ингээд англиар шууд ant тэгээд ant тэгээ салгаад mol гэд бичих юм бол Facebook нь гараад ирж байна. Ant mol гэд.
За юу Антмол болохоор ингэж юм л электрон барааны дэлгүүр тий. Тэгээд ухаалаг амьдралын хэв маяг гэсэн ийм юу байна. Facebook нь. Тий. За тэгээд салбар гэхээр одоо жишээ нь салбар гэхээр 3 салбар. Олимпик галерегийн нэг давхарт. Тэг go to market гэж хэлээд байсан. Go to market. Тэг go to market 3 дугаар салбар нь байгаа. 2 дахь салбар нь Төмөн моолын 5 давхарт. 1 дугаар салбар нь Олимпик галерегийн нэг давхарт байгаа. Бүх төрлийн одоо нөгөө зээлэр, аппликейшны зээлэр эсвэл нөгөө хувааж төлөх нөхцөлтэйгээр та эндээс хүссэн сонирхолтой хамгийн сүүлийн гоё электрон цахилгаан бараануудыг авах боломжтой. Бид ичдээс энэ нэг авсан шүү дээ. Тий, манайхаа ингээ нөгөө энэ DJI Mic-ийг Ant Mall-аас авсан тий. За баярлалаа. За баярлалаа.